1 2 3 и O9. Сайн Сайн байцгаана уу? уу? За та бүхэндээ энэ өдрийн өглөөний оройны Мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаараараа ойрд би нөгөө нэг судалж байгаа зүйлсүүдийг нийлүүлээд ярих гэж бодож байна. Окей. Би тэгээд гоё сонсогч байлаа. Манай төвшин аюу их гоё судалгаа хийсэн юм шиг байна. Тогтолж шүү. Одоо өнөөдрийн дугаарын ерөнхий сэдв нь болохоор хүний зовлон ер нь яг яагаад үүсдэг юм бэ? Яагаад энэ зовлон мөнхийн ингэж тохиолдод идэм бэ? Орчин үед бид нэр энэ зовлонг илүү сэтгэлээр эдэлдэг шүү дээ. Байж байгаа л нэг сэтгэл санаа таагүй болол ингээл тухгуутаал гих мэтчлэн тий. Тэгээд энэ чинь ч гэсэн зовлондоо орж байгаа. Тэгээ яг энэний шалтгааныг би судлаад тэгээ судалгаатай болохоор нэг сургалт авсан, нэг лекц авсан, нэг ном уншсан байгаа. Тийм. Тэгээд завтай болсон болохоор гой юм судалж байна. Тэгээ тэрнийхэн тухай би өөрөө нөгөө тэмдэглэл хийгээд тэгээ та бүхэнд гоё зэгцтэй ярьж өгье гэж бодож байна. За тийм баярлаа. За тэгээ ямар тач эхлээд сургалтуудынхаа их сурвалжийг дурдчих тий. Тэгээ. За би болохоор Лигмон Сангаас явуулдаг өөрийгөө энэрхүй буддын гүн ухааны цуврал сургалт гэдэг юм онлайн сургалт явуулдаг. Бат Цэнгэл гээд лам багш байдаг. Тэгээ тэрний онлайн сургалтанд суусан. Тэгээ дотроо 11 хичээлтэй ер нь 1 сарын хугацаанд болсон сургалт. За тэндээс болохоор илүү буддын гүн ухаан талаас нь зовлонг тайлбарлуулж одоо яг юуг нь үеийн үргээдийн тэр буян нүгэл гэдгийг нь яаж ялгаад байдгийг гэх мэтчлэн тий. Тэр ухах туунуудыг ингээд 1 сарын дотор ингээд айгуу гоё ойлгомжтой заасан тийм сургалт авсан. Тэгээ та бүхэн бас авмаар байвал доор бүх тэр нөгөө мэдээллүүдийг нас оруулъя. Нөгөөдг нь болохоор Гүр Агчаагийн Лавга гэдэг доктор байдаг, маш мундаг хүн. Тэгээ өөрөө бас бясалгал заадаг. Тэгээд одоо ч гэсэн зааж байгаа маш мундаг багш байдаг. Тэр хүний гаргасан нэг ном болон лекцийн сонсоод энэ подкастаа бэлтгэсэн гэсэн. Хүн ба амьтдын зөвхөн одоо 30% нь махан бий гэж байгаа байхгүй юу? Үлдсэн 70% нь энерген бий буюу одоо энерги гэж байгаа байхгүй юу? Тэгэж үзэж байгаа. Тэнгүүтээ энерги нь болохоор долгион хэлбэлзэл. Тэгээ энергийн гол үүрэг нь түүний ажил хийх чадвар гэдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энерги бол өөрөө ингээд ажил хийдэг зүйл байх юм байна тий. Тэгээ бидний 70% энерги гэдэг чинь байнгын альва ямар нэгэн ажлыг хийж байгаа тэр одоо ухамсар болчиход байгаа байхгүй сүнстэй. Тэгээ дээрэс нь ямар ажил хийгдгээс нь хамаарат эерэг юм уу сөрөг үйл бүтээд байна гэсэн үг. Тэгэхээр одоо өндөр хэлбэлзэлтэй, өндөр давтамжтай, өндөр энергитэй энтер гэж яриад байгаа хүмүүсүүд болон доогуур хэлбэлзэлтэй, доогуур гэдгээс нь хамаарат сайн болон муу явах нь ер нь ингээд тогтоогдод байгаа гэсэн үг. За тэнгүүтээ хүн тэгэхээр ерөөсөө 70% нь энерги юм болвол хүн энергийн тэгээ давхар ажил хийдэг ганц гол юм үүрэгтэй зүйл юм болвол хүн өөрийгөө бүтээдэг бүтээгч юм аа гэж ингэж үздэг юм байна л та. Буддын гүн ухаанд. Тэгэхээр бид нар өөрийнхөө бүх юмыг өөрсдөө бүтээж байгаа болж тарж байгаа. Тэгээ юу ч ингээд санаандгүй тохиолдоогүй, юу ч ингээд санамсаргүй болоогүй, бүгд яг ингээд бидний хийсэн бүтээлийн үр дүнд л гарч ирж байгаа. Тэр нь сайн байна уу, муу байна уу гэдг нь бидний ямар шинж чанартай одоо юм бодож, сэтгэж, үйлдэж тэ, сэдэж, сэтгэлдээ хэлбэрж байх нь тий. Тэрнээс ингээд шууд хамаарж байгаа юм байна л та. Ер нь тэгж тайлбарлаж байна. Тэнгүүд квант физик болохоор мөн ялгаагүй гэрлийг долгион ба бөөмийн хосолмол чанартай гэж үздэг гинэ. За. Тэгээд бас энэ буддын онолоор болохоор юмсын мөн чанар хаанаас ч ирээгүй тул үүсэхгүй, юмсын мөн чанар хаашаач одохгүй тул устдахгүй, юу ч устгаж болохгүй тул зөвхөн хувиргаж болно гэдэг нэг 3 одоо үндсэн онолтой юм байна л та. Тэнгүүд энергийн термодинамикийн 1-р хуулиар энерги оргүй хоосноос бий болохгүй, энерги устж үгүй болохгүй, энерги нэг хэлбэрээс нөгөөд хувирч болно буюу бүр ингээд нэг ч үсгийн зүрээгүй энэ нь ингээд шинжлэх ухаан дээр одоо ингээд батлагдчих байгаа юм байна л та. Гэтэл яг буддын гүн ухаан чинь одоо 2600 жилийн өмнөөс гарсан шүү дээ. Тэгээ тэр үед бурхан багш бүх одоо хүний амьдралын нууц те бидний 70% энергиэс бүтэж байгаа энтрийг бүгдийг ингээд ойлгоод ингээд томьёолоод сургаад явцсан байгаа байхгүй юу. Тэнгүүд нь шинжлэх ухаан болохоор одоо тэрийг ингээ гүйцэж хурж ирж чадахгүй. Дөнгөж одоо ингээ эхнээс нь
батлаад байгаа. Тэгээ хүнийг зөвхөн одоо тэр 30% нь хамаардаг махан биетэй зүүрлэж орхиод тэгээд энэ махан бие устдал бол ингээл үхэл бол дараа төрөл мөрлөл гэж байхгүй юу яриад байгаа юм гэдэг ч юм уу те. Ийм одоо мэдлэггүй болгоо хайцсан гэсэн үг. Ерөнхийдөө бол. Шинжлэх ухаанч байл та. Тэгэл нөгөө нэг яг юм тодорхой хэмжээний хязгаарлалтанд оруулсан тийм. Тийм. Тэгэнгүүтээ бас энэ байгалийнхын шинжлэх ухааныг нь яг хүний тэр өөрийнх нь шинжлэх ухаанаас нь хоёр тутаа салгаад аваад үзсэн л хамаг буруу байдаг гинэ. Тэнгүүт байгалийн шинжлэх ухаан дээр бүх одоо энерги энэ юмнууд нь томьёологдоод энэ хүнийхэн шинжлэх ухаан дээр ч гэсэн холбогдох ёстой байсан зүйлийг хүн бол тусдаа зүйлгээ салгаа хайцсан дээрээс нь хүнийг зөвхөн махан биеийн түвшинд судалдаг те зөвхөн тархины түвшинд судалдаг байтал биднэрт цаана нь тэр нөгөө 70% энерги буюу агуу их ухамсар тэр сүнс гэж үүсээгүй устаагүй бүр ингээ мөнх чанартай гайхалтай зүйл байхад тэрийг ингээ орхигдуулчаад байгаа учраас буруудаад байгаа юм байна л да ер нь бол. Тийм байна. За шинжлэх ухаан нэлийн одоо яг хүний хөгжлийн юг цогцоор нь судлахгүй ингээд нэгэн хэсгийг л авч үзээд байгаа гэсэн үг юм тийм. Зөвхөн 30% дээр нь л толгуурлаж авч үзээ. Тэгээд одоо жишээлбэл ингээд бие мие өвдөхөд яг юу гэдэг нь те антибиотик тариа ийм гэл айгүй ийм хязгаарлагдмал зүйлсүүд дээр тулгуурлаж одоо хүмүүстэй зориулж юм гаргаад байгаа гэсэн үг байна. Тэгтэл бид нарт цаана насар их одоо юу гэдэг нь те язгуур сүнс гэдэг юм уу, дотоод бие гэдэг юм уу, дотоод хүч гэдэг юм уу, дээд бие гэдэг юм уу. Энэ бүгд ч одоо бидний тэр ухамсар буюу одоо сүнсийг л хэлээд байгаа гэсэн үг тий. Тэр нь энерги юм аа л гэдэг байгаа гэсэн үг байхгүй. Тий. За тэгээд за ингээ бүх юм энерги. Тэгэхээр бид нар ингээ бүгдээрээ үүсээгүй, устаагүй, зөвхөн хувирж байгаа гэхэр чинь 8.4 сая төрөл байдаг гэж аахгүй төрөл зүйл. Тэгэхээр энэ бүгдэд бид нар хичнээн хувраад, хичнээн удаа төрөөд ямар төрлүүдэд ингээд амьдраад явсан гэдэг нь бас бүр ингээд тоо томшгүй олон байх гэдэг. Тийм ээ тий. Тэгэхээр тэр бүгдэд ингээд бидний цуглуулж исэн тэр одоо мэдээлэл хийж исэн бүх үйлдэл одоо хийж исэн бодож исэн сэтгэж исэн бүх зүйл биднэрт өөрт ингээд энерги болоо бичигдээд үлддэг байгаа байхгүй. Энийг бид нар ингээд гадагшаага хийгээд дуусчлаа гэж боддог бол үгүй биднэрт яг ингээд дотор ингээд бичигдээд үлдээд байдаг гэсэн. Яг гэвэл энерги устдахгүй гэдэг хуулийн дагуу. Зөв. Одоо бид нар хэр амьдарч байгаасаа хамаарат эрэг болон одоо сүрэг утгууд гарч ирэх гээд байгаа байхгүй. Тэгээ эрэг энерги гэж зөндөө ярьдаг те. Ягаад эрэг бай, гой зүйл бод энтер гэдэг юм бэ? Тэгвэл эрэг энерги гэж яг юу юм бэ гэдгийг нь одоо яг тайлбарлах гээд байна. За. Лавгаагшийн номон дээр бол ингэж томьёолсон ба эрэг мэдээлэл, эрэг энергийн хууль гэдэг нь альва хөгжил, дэвшил, илааршил, цэцэглэл, сайн бүхэн эрэг энергийн функц мөн гэд хийж энэ заяа. Сүрэг мэдээллийг болохоор хүн ба нийгмийн доройтлын хууль гэж тодорхойлсон. Ер нь доройтуулж байгаа бүх зүйл буюу альва доройтол, бууралт, өвчин эмгэг, бүтээлгүйтэл, азгүйтэл сүрэг мэдээлэл нь сүрэг энергийн функц юм аа гэдэг. Ингээд бүр ингээ айгүй ойлгомжтой томьёолсон байгаа даахгүй. Тэгэхээр хэрвээ би ингээд цэцэглээд хөгжөөд илааршаад им одоо баяр жавхлантай байгаад ингээд явах юм бол би эрэг энергийг өөрөөсөө ялгаруулж байна. Доройтой бол азгүйтэл, бүтлгүйтэл явах юм бол миний одоо мэдээллийн энергийн орон сүрэг болж байна л гэсэн үг болчиход байгаа. Тэнгүүд одоо нөгөө нэг бид нарын ингээд нөгөө өдөр бүрдээ одоо мэдэрдэг ч юм уу энэ нөгөө сэтгэл хөдлөл мөдлөлүүдийг бүгдийг бүр хэлбэлцлэр нь ингээ герцийн түвшинд аваад хэмжээд үзсэн тийм судалгаа байгаа байхгүй. Тэнгүүд одоо үйлийг өөдөн татдаг буюу одоо дээгүүр хэлбэлцдэг гэхээр одоо эрэг энерги одоо үүсгдэг тэр зүйлүүдийг ингээд арт талд нь герцээр хэмжээд үзсэн чинь тэрэнд нь юу орж ийн гэхээр үзэл ойлголтын нэгдэл тэр нь 144 герц гэж байна. Инрэл нэгүүлсэл 150 нэмэх герц гэж байна. Тэгээ хамаг амьтныг чин сэтгэлээсээ хайрлах нь 150 нэмэх герц. Тэгээ болцол нөхцөлгүй хайр нь 205 нэмэх герц гэж байна. Тэгээ өөрийгөө бусдад зориулж золиослж чадах тэр одоо сэтгэл нь бас 205 нэмэх герц. Тэгээ нийтж зан 140 нэмэх герц, чин сэтгэл итгэл 140 нэмэх герц, сонгодог бүтээл яруу найраг унших үзэх нь 140 нэмэх герц, талархал болохоор 95 герц, сайхан сэтгэл 95 герц,
хайрыг мэдэрч чадахгүй маа гэхэд ядаж ингээ гой зүйл шүү гэж ухаарах нь 50 Гц. Тэгээ бүхнийг байгаагаар нь шүүмжлэхгүй, сөрөг бодлохгүй хүлээн авах нь 45 Гц. Тэгээ бусадтай эвтэй байх нь 38 Гц гэж байгаа. Тэгэхээр одоо энэ өндөр герцүүд байгаа шүү дээ. За. Эднэрийг ингээд хийгээд ах юм бол үйлийг өөдөн дээш нь татаж одоо илүү юм аятайхан аз жаргалтай гоё амьдрал бүтээх гээд байна л гэж юм л та. А тэнгууд дахиад нөгөө талдаа нөгөө түрүүний ярьсанчлан сөрөг энергийн функц гэдэг байгаа шүү дээ. Сөрөг энерги тэр буюу одоо үйлийг илүү сүйтгэдэг хүч. За. Нөгөө энергиуд чинь ажил хийдэг учраас те эднэр чинь очоод яг юм сүйтгэгч ажил хийгээд байна л гэсэн үг байхгүй. Тэгээ тэрэнд нь болохоор юу орж ин гэхээр эднэр нь бүр асар бага хэлбэлцэлтэй заяа. Уй гашуу буюу уй гашууг ингээ байнга мэдрээ явах юм бол 0.1-ээс 2.2 Гц. Түрүүн одоо нөгөө нэг чин сэтгэл хайр майр чинь бүр 205 маваас дээш ингээл герцүүд байсан шүү дээ. Тэнгүүд эднэр бүр шууд 0.1 мэг рүү ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээл гашуудаал ах юм бол мөнхийн одоо юм сүйтгэгч хүчийг л одоо ажилуулад байна гэсэн үг шүү дээ өөртөө. Тийм. За тэгээ уг гашуу 0.1-ээс 2.2, омог бардамнал 0.5 Гц. Вау. Амар арчаагүй сонсогдож байгаас ингээд сонсохоор бардамхаас бараг ичмээр болж байгаа юм тий. Юу кубели зүгээр. Тийм. Тэгээ айдас 0.5-аас 2.2 Гц-ийн хооронд. Тэгээ байнга нөгөө төвшөөд агаа явж байгаа хүмүүс тий. Тийм байх. Зэрэгээс янзлахгүй л тий. Тийм. Гомдол, доромжлол 0.6-аас 3.3 Гц гэж байна. За бусдын зэвүүг хүргэх нь 0.6-аас 1.3 Гц. Эргэлзээ 0.6-аас 1.9 Гц. За худал үг 0.7-аас 1.2 Гц. Их зан өөрөөрөө бахархах нь 0.8 Гц. Тэгээ бухимдал 0.9 Гц. Бид нар одоо ямар их бухимдалтай явдаг тийм шүү дээ. Тэгэл одоо иймхэн л төвшний энэ Гц ялгаруулаад сүйтгэх сөрөг хүчийг үүсгээл ингэ явж яах нь шүү дээ. Бусдыг эвгүй байдалд оруулах нь 0.9-өөс 1.3 Гц гэж байна. За цочрол одоо энийг би бодохтой бол нөгөө нэг гинтийн юмнаас ингэ цочирдэж ш гинт үйл явдал магадлал траума болох хэмжээнд тэр болохоор 0.9-өөс 3.8 Гц. Уур хилэн 1.4 Гц. Үгүйсгэл шүүмжлэл 1.5 Гц. Тэг маш зөрүүд хүмүүс эдэг тий. Байнга юм үгүйсгээл. Тэгэл нэг л лаг юм мэддэг хүн шиг ингээ харагдаад байдаг боловч яг үнэндээ бол энэ зүйл нь бас л ингээл сөрөг сүйтгэгч хүч байх нэ тий. За өөрийн давуу талыг бусдад батлах гэж хичээх, өрсөлдөх, бусдад нотлох гэж оролдох энтер гэдэг нь 1.7 Гц ах нэ. Тэг ингэж бас бид нар амирх зовдөг тий. Тийм шүү дээ. Тэгээ өөрийгөө бусдаас дээгүүр тавих нь 1.9 Гц. Хов зөөх нь 2.3 Гц. Бие үзэл 2.8 Гц. Бардамнал 3.1 Гц. За тэгээд бид нар одоо ингээл бодож л байгаа юм л да. Яагаад зовоод байгаа юм бэ? Гайхаад байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо энэ бүгдийг ингээл дотооддоо хийгээл те ингээл санаандгүй санаатайгаар ингээл өдөр тутамдаа бид нар чинь хідэн ч төрлийн өрсөлдөөнд нийгэмд байгаа болохоор чинь те тэн дунд ч алцаал явж байгаа шүү дээ. Хідэн ч төрлийн сэтгэл хөдлөл гаргаж байгаа, хідэн ч төрлийн бодож байгаа. Тэгэл тэр болгоно л ер нь анзаараад үзэх юм бол угаасаа л бид нар ийм сүйтгэгч энерги ажилуулад байгаа юм бол бид нар нөгөө түрүүн сөрөг энергийг тодорхойлсон байсан да тий. Нөгөө нэг доройтол, альва доройтол, буурал, дөвчөө эмгийг бүтлгүүтэл, азгүйтэл гээл дандаа юм хачаа муу бүхэн одоо ингээл энэ зүйлсүүдээс ингэ болох нь байна. Тэгэхээр ер нь одоо энийг ингэ мэдээд авчих юм бол тий. Айгу амар санагдаад байхгүй надаа. Бүх юм энерги юм байна. Бүх юм энерги юм чинь бид нар өөрсдийнхөө амьдралыг бүтээгч юм байна. Тэгээ бүтээмээр байгаа юм бол бид нар яг эерэг зүйл бүтээх юм уу, сөрөг зүйл бүтээх юм уу гэдэг сонгож болох юм байна тийм. 100%-аар ингээ шууд хамаарж байгаа хгүй бидраас. За тийм байна. За энэ болохоор ингээд илүү шинжлэх ухаанчаар одоо лавга докторийн номон дээр тайлбарлсан юм тайлбарууд нээсэн. Тэр номныхон тайлбарыг чи гоё оруулсан гэсэн тий. Тэгэхээр нэрээ гоё та бүхэн авч бас сонирхоод уншиж үзээрэй. Тэгээ бид нар ерөөсөө энэ бүгдийг ингээд мэдхгүй байгаа учраас
үйлдээд байгаа. Тэгээд мэдгүй байгаа учраас улам л өөрийгөө дороодуулах тэр зүйлсүүдийг ухамсаргүйгээр хийгээд байгаа. Өөрийгөө дан ганц махан би энэ төрөлд ингэж амьдрал өвхөн гэж андуураад тэгээд энэ чинь ингээд яваад байх нь л өөр амар муухай болчиход байгаа гэж юм хэлээд байгаа юм бил. Тэгээд ядаж энэний цаана нэг юм байгаа шүү гэд бодох нь ядаж твшилтэйс тээ. Ер нь тий. Тэгээ ер нь мэдгүйд л ер нь бүх учир байна гэж үздэг юм байна. Тэгээд боддын ухаанд болохоор мэдгүй байгааг болохоор нөө харанхуй муухай гэж үзээд мэдэх тусам гэгэрл гэж үзээд л гэдэг юм л л дээ. Ер нь мэдэх тусам тий. Ялангуяа үнэн зөв энэ зүйлсүүдийг таних тусам гэгэрж байна гэж одоо үздэг гэх юм уу. Яг мэдлэгээр нь л жинлээ тавьчт юм лээ. Би тэгж ойлгосон. За тэгсэн чинь нөгөө миний нөгөө буддын гүн ухаанаас сурсан хичээл дотор ингээд заасан байгаа байхгүй юу? Буддын гүн ухаанд 10 хар нүгэл 10 цагаан буян гэ байна. За эдрийг ингээ үйлдээд ах юм бол та үлийн үрээ хураагаад за тэр үлийн үр нь 1 см, грамм, миллиметрийн зөрүүгөө танд яг буцаж ингээ бүрэлдэж ирнэ гэж юу үзээд байгаа. Тэгэхээр шинжлэх ухааны талаас энерги гэдгээр тэрийг аваад үзвэл яг зөв. Буддын ухааны талаас чи нөгөө нүгэл буян үлийн үр гэ ярахаар бас ингээд ижлэхэн болчиход байгааз. За тэгсэн чинь бид нар бас энийг мэдтгүүл юм байна л та. Тэнгүүд тэр 10 хар нүгэлд нь юу ороод байгаа юм бэ гэд ингээд заалаа. Тэгсэн чинь тэр 10 хар нүгэл дотор нь болохоор үйлийг ер нь хураадаг 3 хэлбэр байдаг. Тэр нь биеэр үлддэг, сэтгэлээр үлддэг, хилээр үлддэг гэд ингээд бие сэтгэл хилээр үлддэг 3 одоо үйл байдаг байх нэ. За энэний үр дүнгээс хамаарат 10 хар нүгэлд нь болохоор биеэр үлддэг 3 хар нүгэл нь юу юм бэ гэдгсэн чинь нэгдүгээрт нь болохоор амьтны амьд таслах гэж байгаа. Яагаад гэвэл одоо альва амьд бодгалын хамгийн тэр үнэтэй нандин зүйл нь амин байдаг. Тэр нь ялаа байна уу, шумуул байна уу, хүн байна уу, юу байна уу хамаагүй. Тэр бол алдсан. Тий. Ямар ч амьтан байсан хамаагүй. Ер нь тэр амьтанд л өөрт нь тэр хамгийн чухал зүйл нь амин байдаг учраас амьтны амьд таслах бол ингээд биеэр үлдэж байгаа ихний том нүгэлд орж байгаа юм. Тэгтээ ингэдэг гэсэн. Одоо ингээд бид нар энэ дөрвөн юм бүтэн бүрэлдэхээр яг ингээд 100% нүглийг хураасан гэж үздэг юм байна л да. Тэр нь болохоор бүр санаатайгаар ямар амьтан алах гэж байгаа юм уу гэдгээ амьтан юм уу хүн юм алах гэж байгаа тодорхойлоод төлөвлөөд сэдээд тэгээд алч дуусаа бүр үйлдэл хийгээд тэгээд за би алчлаа гэж ингэж бодсон үед яг энэ амьтны амьд таслах үеийн үрийн нүглийг 100% хураадаг юм байна л да. Тэгтээ санаанд одоо ингээд гიშгэж мишгцэн ч юм уу те хорхоо шавчин дээр тэгсэн бол арай баг хураадаг юм байна. Наа чи болгон дээр бол амар яах юм штэ. Хор тавиад тэгээд тэр чин хорон дээр ирээд тэгээд тийс яйцаа алчлаа шүү. Нэг нь алга болчихлоо гэж. Тэгтэл тэр чин ер нь бол хулган байна уу юу байна уу хамаагүй те амьтны хамгийн чухал зүйл нь өөрт нь амин гэдэг учраас тэрийг таслаж байгаа болохоор тэгэл нүглийг хурааж байгаа юм байна. Өөр хүнээр үйлдүүлвэл яг гоч шиг юм байна. Би бас ингэсэн одоо энэ ингээд үйлийг үлдэж байгаа тэр сэтэл нь бас амар чухал гэсэн. Одоо ингээд та жишээлбэл би үйлдээгүй те өөр хүнээр хийлэгдсэн ч гэсэн танд тэр анхны сэтэл нь байсан учраас үйлийг бараг та хурааж тарах байхаа. Харин тийм ба. Тийм. Тэгэхээр яг тэр сэтэл мэдэл нь бас амар чухал байд юм л. Тэгэд ямар өдөр үйлдэж байгаа одоо нөө буян хураах хэвээр өдрүүд чухал өдрүүд гэдэг шүү дээ. Өчигдөр энэ зулын тийм өдөр нүгэл тарих бол бас бүр ингээд даблдаж хураадаг ч юм уу тийм байд юм бэлээ. Зөв. Энэ буддын шашин дөө. Тийм. Тэгэж үздэг юм л. Тэгээд хоёр дахь биеэр үлдэж байгаа нүгэл нь болохоор хулгай хийх гинэ. Тэр нь болохоор ингээд ер нь бол хүн л танд өгөөгүй бол тэрийг ингээ авсан бол хулгайд орчдөг гинэ. Одоо юм зам олоод бид нар өөстөө олцмолц гэж баярлалаа шүү дээ. Тэр чинь сүүний олц. Тэгтэл тэр юмаа нөгөө гээзэн хүнийх нь харуулсал те хайчлаа да гэдэг тэр нөгөө юм хум одоо сэтгэлээр нь шингэсэн зүйл учраас танд өгөөгүй л ах юм бол тэр зүйлийг авах нь бол ингээ хулгайд тооцогтой явчихдаг гэж байна. Тэгээд нэг хүний юм хулгайлвал бас ингээд нэг одоо ингээд үлийн өөр ингээд нэг хэмжээгээр бүрэлдэж байгаа те. Тэгтэл бүр олон хүний мөнгө төгрөг ингээд завшаад ирэх тусам одоо хулгай их үеийн үрн бүр томроод төрийн хулгай энэ төр тийм асар их тийм хүчтэй л одоо үлээ хурааж байгаа л хэлбэр болчихж байгаа юм л та. Зөв. Тийм. Тэгэхээр бас ямар хэмжээнд ямар сэтлэр те яаж хийж ин хизээ хийж ин хинд хийж ин энэ төр гэдэг нь бас айгүй
энэ үеийн үрийн хураалтанд бас чухал нөлөөтэй юм бэл. Мгм. За тэгээ 3 дугаарх нь болохоор буруу хурцл үйлдэх гэсэн. Мгм. За тэгээ биеэр үйлдэж байгаа энэ 3 дугаар нүгэл нь буруу хурцл үйлдэх гэдэгт нь ерөөсөө л араар тавих ордог гинэ. Тэгээд гаж зүй бусаар одоо энэ янз бүр илдэв бусаар ингэж үйлдэх. Дээрээс нь эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн байхад хурцл үйлдэх болон жирэмсний ихэн буюу сүүл сараар үйлдэх нь бас энэ нүгэлтэд орд юм бэл. Харин тий сонирмоо. Тийм биш тий. Нөхөртэй гом байсан ч хамаагүй. Тий. Ер нь бол хамгийн том нь яг тэр араар тавилтыг л ойлгоход болох юм бэл. Тэгээд дараа нь би одоо энэ үйлүүдийн хураагаад ахаар ямар үр дагавар гардгийг гэдгийг нь бас тайлбарлана. Тий. За ямар ч тач энэ 3 бол ингээд биеэр үлддэг 3 хар нүгэл юм биш үү. За тэнгүүд хилээр үлддэг 4 нүгэл байгаа. Хил гэдэг нь болохоор одоо ам үг яриагаараа гэсэн үг шүү дээ. Тэрэнд нь болохоор эхнийхт нь хов зөөх орж байгаа. Тэгээд ялангуяа эвтэй байгаа хоёр хүнийг зөөсөн ховын дагуу хооронд нь муудалцуулах юм бол яг илүү энэ үеийн үрийн хураана гэж юм л. Тэгээд эсвэл ингээ эвтэй юм уу муудалцсан байгаа хоёр хүн байгаа шүү дээ. Тэгээд арай гайгүй эвлэрх гэж юм гайгүй байж хат нь дундан дахиад ингээ хов зөөгөөд улам муудалцуулах юм уу те. Тэр нь тэгээ яг ингээд үйл нь бүрэлдээ тэр хоёр нь үнэхээр үр дүнд нь муудалцчих юм бол энэ үеийн үрийг одоо 100% хураана гэсэн үг. За худал хэлэх гэж байгаа. Яг нөгөө хин нэг хуурах зорилготой хуурах сэтлэр хийсэн бол за энэ үеийн үрийг хураах нь байна. За тэгээ ширүүн үг хэлэх гуравт нь. Ширүүн үг хэлэх гэдэгт нь болохоор нөгөө нэг хүмүүс ч одоо ингэдэж штэ юу гэсэн үг би үнэн л хэлсэн мэлсэн ингээл амар хамаа намаагүй хүн ингээ гомдоохоор хатуу өгөөд хэлээд байдаг. Энэ болохоор бас л ингээл нүгэлтэд орж байгаа юм байна л да. Дээрээс нь нөгөө нэг хүний хориотой сэдв байдаг штэ одоо тэр хүний эмзэг сэдв гэсэн. Жишээлбэл одоо таргандаа эмзэгэлдэг хүн байхад чинь ингээд гоё юм шиг хэрнээ ингээд цаагаараа гомдоодог ингээ ярьдаг хүмүүс байдаг штэ. Чи өстө хөөрхөн бондгоор юм аа гэд. Тэнгүү тэр нь яг үнэндээ тэр хүнийг ингээд нөө хориотой сэдвийг нь хөндөөд ингээд эмзэглүүлээд байгаа учраас ширүүн үг ярьсан нүгэлтэд орчдөг юм байна л да. Тэгэхээр хүнд юус тийм хэлэх олигтой үг байхгүй бол зүгээр дугаалахгүй ядаж энэ нүглийн ингээ хураах хэрэггүй юм шиг байна тий. Тийм байна. Бид нэр одоо мэдгүй болохоор тэгэл хамаа намаагүй ярьж байгаа байхгүй юу? Тийм бодохгүй ухамсаргүйгээр ингээл янз бүр юм ярих үе бол байдаг шүү дээ. Тэстэ дуртайгаа л ярьж байгаа тий. Тэгтэл яг тэрнийхээ ер нь бол үрээ хураагаал байна шүү гэж. За тэгээд дөрөвт нь болохоор дэмий чалчих ордог. Сонирм байгааз. Ингээд ялангуяа эмэгтэй хүмүүсийг хэлж илээ. Юм ярих юм уу тэгээд. Дэмий чалчих буюу ингээд ямар ч тийм сэтэл байхгүй, санаачлаг байхгүй, одоо ямар ч тийм утгач байхгүй ингээл бүр хүний чих өвдтөл ингээ ярьдаг хүмүүс байдаг гэж аахгүй юу. Тэд нар ингээд нүгэл хурааж байгаа болчихж байгаа байхгүй юу. Бүр нөгөө сонсож байгаа түүхшөөгөөд. Тийм тэгээд яагаад тэгж үздэг гэсэн чинь нөгөө амьсгал чинь өөрөө бидний энэ хорвоод ирэхдээ амьсгалын тоотой хязгаартай ирдэг тийм. Тэгээд ингээ юм ярих гэдэг чинь өөрөө нэг энерги ингээ цацруулж байгаа одоо энерги ажилуулж байгаа зүйл болж байгаа. Гэтэл тэрийг зүгээр хийдэмий хов хоосон ингээд чалчаад өнгөрөнд гэдэг нь өөрөө нүгэл болж байгаа юм билээ л дээ. Тийм. За ингээд хилээр үлддэг 4 нүгэл нь дуусч байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор сүүлийнх нь сэтгэлээр үлддэг 3 нүгэл гэж байгаа. Тэр нь болохоор хамгийн аюултай нь гэсэн. Яагаад гэвэл би болон хилээр үлддэг нүгэл нь өөрөө хязгаартай юм байна л да. Одоо би тийм олон амьтан алаа явж чадахгүй, тийм их юм яриад явж чадахгүй учраас ингээд цаанасаа хязгаарлагдчихдаг. Сэтгэл гэсэн чинь өөрөө гарт баригддгүү, нүдэнд үзэгддгүү хязгааргүй. Харахад ингээд амар добр ээж дотор юу ч бодож байгаа юм лээ. Тийм болохоор яг ингээд яг тэр сэтгэлээр үлддэг 3 нүглийг хийх юм бол бүр асар ихээр нь хурааж болох гэдэг байгаа гэсэн. Цаг минут тутам тэгээ унтчихтай хүртэл ингээд нэг юм бодож байгаад унтчихлаар үргэлжилж зүүдэлж мөдлээд ингээ хураадаг гэж байгаа байхгүй нүглээ. Амар аюултай. Тэгээ ер нь буддын ухаанд сэтгэлээл зөв байлгаа. Сэтгэлээ сайн хянаа. Сэтгэлээ битгий одоо сэтгэлийн ариун байлга энэ төр гэж номлодог нь эргээд биднийг л бараг зовлонгоос хамгаалсан энэ сургаалууд болчиход байгаа байхгүй юу. Тийм байгааз. Тийм байна. За тэгээ тэрнийх нь сэтгэлээр үлддэг 3 нүглийн эхнийх нь хомхой сэтгэл буюу шунал тавтах сэтгэл гэж байгаа. Байгаадаа хандаггүй. Одоо байнгын ингээл одоо чи юм юмтайч болчих, тийм юмтайч болчих гэл ингээл яваад байдаг нь энэ нүүрөө сэтгэлээр үлдэж байгаа нүгэл болчихж байгаа юм. За хоёр дахь нь болохоор хорлох сэтгэл буюу одоо өс хонзон давтах, муу юм хин нэгэнд одоо муу юм тохиолдосоо гэж бодох, хин нэг
нэгэнд одоо муу санах энэ төр те энэ муу өстой зөвүүн гэл ингээл бодоол нэг цаг бодсон байгаа. Тэр их хэмжээгээрээ л бид нөр өөрсдөө тэр нүглийг хурааж байгаа болж байна. Амар байгааз. Тэгээ 3 дахь нь болохоор буруу үзэл гинэ. За энэ буруу үзлийг болохоор буддын ухаанд их сонин тайлбарладаг юм лээ. Одоо буруу зүйлд итгэх. Буруу мэдлэг хураах ч юм уу тий. Тэгээ өөрсдийгөө ингээд айгүй ухаантай мундаг болж ийн гэдэг мөртлөө яг тэр шал буруу зүйлсүүдийг ингээд сурцсан байхыг хэлээд байгаа юм байна л да. Жишээ нь өвлийн өвөр байхгүй гэж боддог хүмүүс гэдэг жаахгүй юу? Дараа төрөл мөрлөл гэж байхгүй тий. Одоо сүнс гэж байхгүй гэж бодож байгаа хүмүүсийг буруу үзэлтэн гэж үздэг байгаа юм байна л да. Тэгээ энэ дээр нэг жишээ авч ирсэн тэр нөгөө миний сургалтын дээр одоо сууж исэн багш маань ингэж ярьж исэн. Одоо нэг хүн буруу багшид ингээд шавь орсон. Тэгээ тэр нь болохоор 1000 хүн алах юм бол ч одоо гэгэрнэ гэдэг буруу номлосон. Тэгээ тэр хүн нөгөө тэр буруу үзэл тавтаад 999 хүн алаад байсан ч гэлээ. Тэгэхээр одоо 999 хүн алдсан хүн ямар ямаараа гэгэрхэвтэй тий. Энд шал буруу зүйл рүү хөтлөө явцсан байгаа зү тэр багшийн одоо багш нь. Тэр хүний багш нь. Тэгэнгүүт ингээд буруу үзэлд автчих юм бол юу н ямар ч аврал байхгүй амар буруудаад явах боломжтой болохоор юу н сэтгэлийн 3 дугаар хамгийн том нүглийг нь буруу үзэл гэж авч үздэг юм лээ. За ингээд 10 хар нүгэл нь ийм юмнууд ордог байх нэ. Тэгээд 10 цагаан буян гэж бас байдаг. Тэдгээр нь болохоор бас сонирхолтой. Одоо энэ нүглийг нь л хийхгүй төвччих юм бол буйныг хураагаад эхэлчихдэг гинэ. Тэгээ дээрэс нь нэмээд одоо жоохон тэр нүглийнхэн яг эсрэг зүйлийг нь хийчих юм бол бүр их буян хураагаад явчихдаг гинэ. Тэгээ тэгэхээр уул нь буян хураах нь арай амархан байгааз хийхгүй л ах юм бол хураагдчихна гэсэн үг. За тэнгууд 10 цагаан буян нь мөн биеэр үлддэг, сэтгэлээр үлддэг, хилээр үлддэг гэх 3 байгаад байгаа байхгүй юу? За тэнгууд биеэр үлддэг 3 буян нь яг түрүүнийхээ эсрэгээр амьтны аим таслахгүй байх юм бол л ингээ буйныг хураачдаг. Тэг амьтны аим таслахыг төвчих нэмээд аварчвал бүр сайн. Хоёрт нь болохоор хулгайг төвчээд нэмээд өглөг өгчих юм бол бүр сайн. Буйныг хураагаа явчихна. Буруу хурцлыг төвчээд зөв ариун явбал одоо биеэр үлдэж байгаа 3 буян болох юм байна. Хилээр үлдэх 4 буян нь болохоор хов зөөхийг төвчин нэмээд хүмүүсүүдийг хооронд нь хов зөөхт бас хов ярих орж байгаа хэ орно тий. Тэгээ хов зөөхийг төвчээ нэмэх нь хин нэгний одоо муудалсан байсан хүмүүсүүдийг эвлэрүүлэх юм бол энэ ингээ буян болоо явчихж байгаа юм байна. Худал хэлхийг төвчээд шудраг байх юм бол 2 дугаарх нь. За 3-т нь болохоор ширэн үгийг төвчээд хүнд гоё сайхан яруу зөөлөн үгс ингээ хэлэх юм бол бас буян хураах юм байна. За 4-т нь болохоор дэмий чалчхыг төвчих юм бол бас ингээ буян хураана гэсэн. Тэгэхээр одоо дэмий чалчаагүй цаг мөч бүхэндээ л энэ буйныг ингээ хураагаа явж байгаа гэсэн үг болчихж байгаа. Тий. За тэгээ сэтгэлээр үлдэх 3 буйн нь болохоор хорлох сэтгэлийг төвчээд сайхан сэтгэлийг төрүүлэх. Гэхдээ сайхан сэтгэл гэдэгт нь ерөөсөө юу л орд юм бэлээ. Одоо энэ энэрэнгүй сэтгэл гэдэг нь яг юу юм гэхээр дан ганц өөрийгөө бодохоос гадна бусдыг багтааж бодож чадж байгаа тэр сэтгэлийг хэлд юм байна л да. Тэгээ бусад гэдэгт нь бас зөвхөн одоо миний эргэн тойрон биш те. Амьтай бүхнийг одоо хамаг амтын 6 зүйлийг бүгдийг багтааж чадчихвэл бүр ингээд энэрэнгүй сэтгэлтэй гэж томьёологдоод байгаа юм байна л да. Тэгэхээр хүн энэ сайхан сэтгэл гэдэг нь яг тэр юу нь бол бусдыг бодож чадж байгаагаар л юу хэмжигддэг юм бил. Тэгэхээр сонирм байгааз бид нар хүн болгон ингээд амтан хүртэл ингээ өөрийгөө бодож чаднаа. Бүгд л өөрийгөө боддгиймаа юу надгуус хүртэл ингээл амиа л боддгийм туусан залтал тийм. Тэгэхээр тэрнийг даваад одоо хайлт чадж байгаа тэр сэтгэлийн хэмжээгээр л сайхан сэтгэлтэй гэж дүгндэг юм шиг. Тэгээд тэрийг төрүүлэх юм бол ингээ сэтгэлээр үлдэх буян болох нь. За хомхой сэтгэлийг төвчиж, хомхой гэдэг чинь шуналтай шүү дээ, тий. Өгөөмөр сэтгэлийг төрүүлж чадах юм бол тий байгаа зүйлстэй сэтгэл ханах, сэтгэл хангалуун байх энэ төр талархах энэ төр ч одоо ингээд буянд орчиж байгаа юм байна л да. Тэгээд буруу үзлийг төвчиж зөв үзэлд одоо суралцах, сайн мууг зөвөөр таних тий энэ нөгөө нэг түрүүн хоёлаа ингээд ярьсан шүү дээ. Эрэг болон сүрэг мэдээллүүд болон түүний хэлбэлцэж байгаа герц гэх мэтчлэн тий эднэрийг ингээ ялгаж салгаад ингээ сураад явах юм бол одоо илүү зөв үзэлтэй ингээ суралцаад байгаа юм болов тий. Тэгээд ингээ бид нар нэг мэдчих юм бол
ядаж хичээн шүү дээ. Тийм. Мэдгүй болохоор л ингээд баахан нүгэл мүгэл санаандгүй тарьсан. Тэгэл Би харин түрүү яг бодчихлоо нөө сэтгэлээр үлдэх нүгэл гэдэгт хүнийг нөгөө хүнд ингээд муу юу лээ хүнийг муу зүйл хүнд муу санах гэдэг тэглүүдээ. Яг тэрийг хорлох бодож сэтгэл гэдэг. хорлох сэтгэл гэхэд би болохоор надад юу амар санагдсан гэхээр ингээд бид нар чинь ингээ хүмүүст ингээ гомддөө шүү дээ. Тэгээд ингээд өөрөө хорлжий гэж бодоогүй ч гэсэн ингээ гомдсон сэтгэлээр ингээл ингээл бодохын төдийд л энэ чинь ингээ аюу хүчтэй хэрэв бид нэг чин сэтгэлээсээ тэрийг тухайд амар гомдоод бодвол аюу хүчтэй нөлөөлж болохоор агааз. Тэгэхээр ингээд бид нар амар том нүгэл ингээд санамсаргүйгээр үлдчихэж байгаа аахгүй юу? Харин уур муур янз бүрээс. Тэгэхээр энэ бүгдээс ингээд өөрөө ер нь айгүй тийм ухамсартай тийм хянамгай ажил арай бага л байх юм шиг санагдчихэв тий. Тийм тэгээд нөгөө буддын ухаанд айгүй их буддаа ингэж хэлв мэлв гэл ишлэлүүд явж идэв штэ. Эсвэл Агнестингийн цурал муурал дотор ч юм уу баян сонор сэрэмжтэй бай, ухамсартай бай, сэрэмжээ юусаа алдаж болохгүй анхааралтай бай гэдэг нь цаанаа ийм шалтгаантай байгаа байхгүй. Нэг л бид нэр анхаарал алдсан ингээл нэг л мэдхэд тэр муу ёстой зөв амтан гэ бодоо яваад одоо энэ чинь яг орчин үеийн нийгэмд бол цаг үед бол бид нэр талхам тутам л юм сүрэг юм болж идэв штэ. Ер нь одоо ингээд ажил дээрч өрсөлдөөн тэмцэлдэн өөрийгөө батлах шаардлага гардаг тий. Ингээд дууга номхон дорой явах юм бол дээрлэх үлдэх ч юм уу ингээл. Тэгэхээр ингээд балансыг барих ч юм уу за мэдгүй одоо ингээд санамсар сэрэмсэртэй явах гэдэг чинь өөр амар чадвар шаардах юм байна л да. Тэгээ дээр үед болохоор яг байгальтайгаа ойрхон хүмүүсийн амьдарч байгаа тийм яг нийгэм энэ ийм болоог байхад бол амар арай дээрээсэн баг л та тий. Харин тэгээд нөгөө би түрүүн баахан гэрцүүд уншсан шүү дээ тий. Тэрэн дээр болохоор л Хавга доктор юу гэж хэлсэн гэхээр дээр үед болохоор 40 гэрцтэй л ер нь дунджаар тий 40 гэрцтэй л хэлбэлзээд явж хахад айгүй аятайхан амьдраа болдог байсан гэж байна. Тэгсэн чинь одоо орчин үед болохоор бидний нөгөө үзэж харж байгаа мэдээллүүд хүртэл ингээд цамбраагүй ингээд амар сүрэг болсон алаан талаан аллах ховжив одоо дандаа энэ нүү доод түвшний гэрцүүд ялгаруулахын сүрэг сүйтгэгч хүчний юм зүйлсүүдийг байн үзэж харна дээрээс нь амьдрал нь өөрөө юм өрсөлдөөнтэй ийм завгүй бужигнсантэй бүр ингээд хил амаараа хүчтэй авахгүй бол дээрлэхүүлтэй нийгэм тийм болсон. Тэгээд идэж ууж байгаа юм нь хүртэл амар чанаргүй болсон. Тэгээ агаар нь хүртэл ийм болсон болохоор бид нар амьдралаа нэг аятайхан ингээд динжигнүүлээд ингээд нэг муу явчихгүйхэн шиг явахын тулд 70 гэрц байх хэрэгтэй гэж аахгүй юу? Ингээд байнгын хэлбэлцэл. Тэгэхээр зүгээр ингээд амьдрангаа гэрцээ авах биш бид нар бүр энэ дээр баг тустай ингэ ач холбогдол өгч ийж тээ. Ингээд хүчээр талархаж баг хүчээр биш л дээ одоо юу гэдэг талархахад цаг гаргаж тээ ингээд бясалгахтаад цаг гаргаж хүн бусдын төлөө залбирахад цаг гаргаж ийж арай нэг аятайхан байх нь шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө нэг энерги бид нар өөрсдөө ингэж ухамсартайгаар ажилуулахгүй бол явхад бол цэвүүн л цаг гэж юм л харин тий өөрсдөөс үл хамаарч ингээд цэвүүн цаг болцсон болохоор тий ялтчгүй. Тэгээд яг үеийн үрийг болвол яалтчгүй бүр үнэхээр маргаангүйгээр тий физик талтаач тэр буддын ухаандаач тэр одоо ер нь бид нар өөрсдийн амьдрал дээрээ ч хаарсан тий ингээд шууд л ингээл маргаангүй 1 см-ийн зөрүүгүй идэх учраас за тэгвэл юу тарих вэ л гэдгээл сайн бодох хэрэгтэй болчихж байгаа юм тий. За сонгол. Тийм тэгээд саяны нөгөө нэг юу хэлсэн штэ тий. Одоо энэ үеийн өрн тэгвэл бүрлдээд хизээ эдлэгддэм юм бэ гэж. Тий. Тэгээд одоо сая нөгөө нэг 10 буян 10 нүгэл ярьсан юм. Тэд нар ингээ хизээ эдлэгдэх юм гэхээр энэ насандаа юм уу, хойд насандаа юм уу, дараагийн төрлүүдтэй ер нь бол ингээ эдлэгдэх юм байна л та бид нар хурааж авч аваад. Тэгээд энэ насанд эдлэгдэх нь болохоор хүчтэй буян, хүчтэй нүглүүд шууд одоо үр дүн бий болж боловсрох юм байна. Одоо энэ хүчтэй буян нүглийг тодорхойлдог 5 онцлог байгаад байгаа байхгүй. Тэнгүүд үйлдэл, санаа, хүч, үндэс, суур гэдэг энэ 5 зүйл ингээд ороод байгаа юм билээ. Тэгэд энэ 5 тавуулаа ингээд бүрэлдчихсэн зүйл нь одоо шууд хүчтэй буян нүгэл болоод бид нар дээр ингээ ирж байгаа л гэсэн үг. Энэ насанд шууд эдлэгднэ л гэсэн үг юм бэл. Тэгээ ер нь бол хинт хизээ ямар шалтгааныг бодож хийснээс шууд хамаарж байгаа гэсэн үг тий. Тэгэд одоо нэг хүмүүс чинь
айгүй их ингээд нүгэл үлдсэн хүмүүс өөрийнхөө нүглийг мэдэнгүүтээ нөгөө талд нь буян үлдээд идэв штэ. Аха. Тэр яад юм бол Тэгсэн чи харин тэгдгийм байна. Одоо энэ үеийн үрийг хийчлээгээд яана бөөн ингээ нүгэл тарччихээгээ сандрах ер нь шаардлагагүй юм байли. Тэр үеийн үрийг одоо арилгаж болдог 4 хүчээд юм бэл. за. Тэгээ тэр дөрөвт нь болохоор юу ордог вэ гэдгсэн чинь за би үнэхээр онцгүй юм хийцэн шүү гэж гимших сэтгэл. Нэгдүгээр хүч нь одоо гимших хүч. Хоёрт нь болохоор боомтлох хүч гэсэн. Тэр нь юу гэсэн үг юм гээд тэгэхээр за би энийг ахиж хизээч хийхгүй шүү гэж ингээ хатуу шийдэх. За. За гуравт нь болохоор ерөнгийн хүч буюу тэр үйлийг одоо ерөөсөө тэр үеийн яг эсэргийг хийж ингээ ерөндөглөн гэсэн. Одоо амьтны ам олон тасалж исэн бол маш олон амьтны амийг ерөндөглөж одоо аврах ч юм уу те. Ингэж үйлийг ингэж эргүүлдэг юм л. Тэгээ гуравт нь болохоор номын хүч гэсэн байлуу да. Тэрэнд нь илүү нөгөө шүтээний хүч гэсэн байсан юм байна. Залбирах одоо те юм сүсэлтэй байх одоо тийм мөргөх ч юм уу. Тийм зүйлсүүд ордог. Тэгээ энэ дөрвийг хийхээр ер нь бол нүгэл намжлагддаг юм байна л та. Тэгээд ингэж үеийн үрийг бас засаж болдгоо гэдгийгсэн л. Тэгэхээр огт юм авралгүй бас биш байгаа. Тийм. Бид нар яг ойлгосон цагаасаа эхлээл за ингэж болохгүй юм биш үү гэж сэтгэл эхлэхэд л ер нь ингээл зөв үйлдэлээ аваад эхэлж байгаатай ялгаагүй болчихж байгаа байхгүй тий. За тэгээд саяны одоо 10 хар нүглийг хийгээд ахаар гардаг үр дагавруудыг би энэ тальт дурдъя. За амьтны аим таслаад ах юм бол үр дагаварт нь өөрийнх нь нас богиносдог байх нь. Тэгээд муу заяанд төрдөг, ирэмдэг, зэрэмдэг өвчтэй болно. Өвчтэй болж төрдөг ч юм уу те. Тийм одоо үр дагавар энэ нүглээс ингээ ирэх юм байна. Хулгай хийгээд ах юм бол өөрийн эд баялаг доройтно дараагийн төрөлтөө эсвэл ядуу айлт төрнө гэж. Тэгээд буруу хурцл үлдээд ах юм бол өнгө зүс доройтно дахир дутуу болно. За бүр болохгүй бол одоо дараагийн төрөлтөө адгуус мадуусны төрөлт төрнө гэж. Тэгж байгаа. Өнгө зүс доройтол байвал юу юм шүү. За тэгээд хилээр үлддэгийнх нь үр дагаврууд нь болохоор хов зөөгөөд байвал энэ насандаа найз нөхдөггүй болно. Ганцаардл гэд тийм юмд нэр үүдний хүмүүст маш ихээр ганцаарддаг штэ. Тэгээл яг ер нь бодоод тахаар тийм л байгаа зү тэ нэг хин хов зөөгөөл яваад идэх хүнтэй найзлах вэ. Тийм үр дагавартай. Худал хэлэх гэхээр хичнээн үнэн ярьсан ч үгэнд нь итгэхгүй болдгоо гэдэг чинь. Ширүүн үг хэлээд ах юм бол яруу бус үгийг бусдаас сонсдог. Тийм. Тэр нь ах ойлгомжтой чи тэнэг юм уу гэл чи өөрөө тэнэг гэл шууд л тэгэн тий. Тэгэхээр энэ яг энэ үр дагавар нь ойлгомжтой. Тэгээ дэмэж чалчаад ах юм бол үг нь хүчгүй болдог. Тэгээ хүнд тоогтгоо болдог. Ер нь хүндлэлгүй болдог. Юм ярьсан ч нэг тоодгүй хүмүүс эд штэ. За ярьж лээд ингээд. Тийм болох нь шүү. За сэтгэлээр үлддэг 3 нүглийн одоо үр дагавар нь юу байдаг гэхээр шунаг сэтгэлтэй тийм хомхой сэтгэлтэй байгаад ах юм бол тав тухгүй ирэх чөлөөгөө болно. Яагаад гэвэл шунлаар хүмүүс ингэж амар их өөр нэгөө ядраадаг юм байна л та. Эцэстээ өөрийгөө л ядраагаад байгаа хэлбэр болчихж байгаа. Юусаа хандгүй учраас тий. Байнга ингэж тэгнэ гээл. Тийм үр дагавартай. Хорлох сэтгэлийн үр дагавар нь болохоор өөрт нь хорлол ирнэ. Эсвэл бол ийм тав тухгүй ийм онцгүй газар мазар амьдрах ч юм уу тийм нөхцөл бүрддэг гэсэн. Одоо нэг оршуулгын газруудын хажууд ч юм уу мэдгүй тийм эвгүй энергитэй газрууд байдаг шүү дээ. Тийм юм газар ингээд очиж амьдрах тийм юмнууд тохиолдох. За буруу үзэл нь болохоор бүх зовлон алдаа эндэгдлийн одоо шалтгаан нь буруу үзэл байдаг учраас ер нь зовно л гэсэн. Тийм. Тэгсэн чинь нөгөө 10 цагаан буйных нь хийгээд ах юм бол үр дагавар үр дүн нь одоо яаж гардаг вэ гэхээр амьтны амь таслахгүй төвчиж аврах юм бол нас буян уртсдаг. Тэгээ өвчин ил арчдаг. Тэгээ ган зууд арилдаг гинэ. Тэгэд нөгөө нэг мал сэтэрлэн гэж яриад идэм лээ үл нөгөө зудтай их амир ахир үйл болох гэдэг байвал айгүй олон малын сэтэрлж мэтэрлж ингэж бас буян үлддэг гэсэн. Тэгээ хулгай хийхийг төвчих юм бол төвчиж өглөг өргөх юм бол өөрийнхөө эд баялаг нь аривднаа. Бодоод хад ерөөсө хүнд ингээл айгүй гоё өгдөг хүмүүсэд штэ өгч чаддаг. Өгөөлэдэг хүмүүс хизээч нэг тийм ядуурал хоосроод байсан юм байдгүй тий. Улмал гоё дэлгэр дүүрэн улмал амьдрал нь өнгөтэй өдтэй болоод идэг. Тэр бас тийм байхаа гэж тий үр дагавар нь тийм. За буруу хурцлыг төвчиж ариун явах юм бол
бие махбодын сүр чавхаа нэмэгдэн, царай цус сайжирна, эрүүл болно. Ерөөсөө энэ төрөлтөө царайлаг байгаа нь бас бусад төрлүүдтэй буруу хурцлыг твчиж явсны бас юу юм бэлээ штэ. Нөгөө үр дүн гэх юм уу. Тэгэхээр нөгөө хүнийг царайнаас нь хүртэл шууд дүгнж болох бодож байгаа юм шиг тий. Ямар Эвгүй юу байгаа бэ? тий. Мэдээд ирэхээр эвгүй байгаа зү. За хов зөөхийг твчиж хүмүүсийг эвлэрүүлэх юм бол олон найз нөхдөдтэй олонний хүрээлэлд байдаг бахна. Худал хэлхийг твчиж шудраг үнэн байх юм бол хүмүүс өөрт нь итгэдэг ухаан хурц болтгоо гэдэг чинь. За ширэн үгийг твчиж яруу сайхан үгийг хэлээд ах юм бол сайхан дуу хоолойтой. Одоо гоё хоолойтой хүмүүс идэв шүү дээ. Тэд нэр ингээд айгуул гоё үг хэлдэг байсан болж тарж амда тий. Тэгээд бусдаас яруу үг их сонсно. Тэгээ хэрүүл тэмцэлгүй тийм тайван амгалан байна гэдэг чинь. За дэмий чалчгаыг твчих юм бол үг нь хүчтэй үн цэнтэй хүн болно. За сэтгэлээр үлдэх 3 буйны үр дагаварт нь болохоор хорлох сэтгэлийг твчих юм бол бусдад сайн сайхныг хүсдэгтэй сайхан сэтгэлийг төрүүлж чадах юм бол аюул хорлол айдас төгшөөр арилна гэдэг жилээ. Тэгээд хомхой сэтгэлийг твчих юм бол твчээд мөн өгөөмөр сэтгэлтэй байх юм бол хүсэл зориг амархан биелдэг гэдэг жил. Тийм нөө шуналгүй хүмүүс юм бодохоор айгүй хурдан биелэх ч юм уу тийм сайн үр дагавартай байна. За буруу үзлийг твчиж үнэн зөв үзэлд суралцах юм бол ерөөсөө амар амгаланд хүрнэ гэж байгаа. За ингээд бүх зовлон жаргал бидний сэтгэлээс бий болдог. Бид нар өөрсдөө л ингээд сэтгэлээ удирдна. Тэнгүүт одоо ийм учраас яг ямрыг нь сүрэг сэтгэл гээд байгаа, ямрыг нь одоо сайхан сэтгэл гээд байгаа тий. Аль нь эерэг зөв юм, аль нь сүрэг муу юм тий. Тэр бүгдийг бид нар өөрсдөө ингэж таньж мэдэж арга замаа ингээд мэддэг байх нь одоо том зургаараа ийм л ач холбогдолтой л боллоо тань л та. Тэгэхээр яагаад би яагаад дандаа ингэж зовж байгаа юм гэвэл та өөр л үгээл хар тий. Юу ярьж гин, юу хэлж гин, юу үзэж гин, юу харж гин, Юу бодож гин, юу сэтгэж гин. Сэтгэл чинь таны сэтгэл чинь хэр одоо цэвэрхэн байна. Тэр нөгөө мухай юмнууд дотор нь байна уугүй юу тий. Тэрнийгээ л одоо ингээл цэвэрлэж өөрсдөө ингэж ухамсартай л болох хэрэгтэй л болж байгаа юм л тий. Тушаад үзээрэй гэхгүй. Гэхдээ зүгээр тэгэж л санагдчихээн л да. Одоо ингээд яхаар мэдээж одоо учиргүй би бол ингээл буддын шашнын дагаад ч юм уу инgi гэж ингээл буухгүй талантай шууд л энэ бүхний цээжлээд. Тэгтээ зүгээр ингээд сонссоод ингээд баг ч гэсэн одоо надад энэний нэг 5 юм жишээ нь үлдсэн байлаа гэхэд за хэрэгжүүлээд үзье гэдэг сэтэл төрж ийн л та ингээл чадлаараа тий одоо юу гэдэг ховяал одоо хов найзуудтайгаа нийлээл ингээл заримдаа бол хов мовыг ярина штэ тэгэнгүүт хов базан штэ тэгэнгүүт за тэрийгэ болий за заримдаа ингээл хүмүүст ууралж муурлал ингээл зам ам дээр хүнтэй муудалцахаар бөглөөнд айгүй их би бол сүргийн нэрийг ялгаруулдаг юм. Айгүй их ёо энэ одоо өглөө гэж хэлсэн дээр нэг гэл ингээл явж идэв штэ ер нь танихгүй хүнээ барыг хараагаал те. Гэх мэтчлэн. Тэгэхээр энэ нэг хитгэн элементийг жишээ нь хэрэгжүүлээд үзэл гэж бодлоо. Гоё сонирхолтой байлаа. Харин тэгээд одоо ингээд яг бодоод тахад за орчлон хорвоогийн бүх юм энерги юм байна. 8.4 сая төрлүүд рүү ингээд төрөл зүйл рүү хувьсах юм байна тий. Тэг юу хийснээсээ хамаарат одоо бид нар өөрсдөө бүтээгч юм байна. Тэгэхээр ингээд эерэг сүрэг аль альнийг нь би өөрөө л хянах юм байна. Буюу ялангуяа энэ сэтгэл гэдэг зүйлийг маш сайн хянахгүй бол эвгүй нөхөр байх шүү гэжээстэй. Яг үнэхээр бид нар нөгөө хянах гэдэг чи одоо ухамсартай байх штэ одоо ингээд тэрийгээ анзаарч мэдэх одоо ингээд зөв буруугаа таньж ялгах те. Тэгэхээр ер нь бол тэгэхгүй ингээд нөгөө буруу юма бодож байгаагаа ч мэдэхгүй ингээд явж байгаа штэ. Одоо өдийг хүртэл бараг л тэгж явлаа ш. Ер нь ингээд нэг анзаарахгүй зөв буруу гэдгийг чи ингээд тунгаахгүй ингээд өдөр тутамд байгаа те. Тэгэхэд одоо л бас за юу хэлээ эн чи яах вэ гэдээс нэг жоохон ч гэсэн 1 минут ч боддог болъё гэхгүй. Тэгээд одоо нөгөө бясалгал хийхээрээ бид нар зүгээр л ажигл гэдэг нь штэ. Тэр чинь ерөөсөө л юм очиртай. Зүгээр л ажигл гэдэг. Тэгээ юу ажиглах юм бол гэж бодонгууд өөрийнх нь тэр бодлын одоо хэр сүрэг эерэг байгаа гэж юм уу. Сэтэл маань ямар байна? Хэр буртагдсан байна. Эсвэл хэр юм айтайхан байна энэ тэр
өөрөөсөө бусдыг инэрч бодож чадж гин үгүй юу те. Тийм шүү дээ. Өөрөөсөө өөр хэнийг өөр шиг адилхан тавьж чадж гин үгүй тэр инэрэнгүй сэтгэл төрөх үндэс байна уу үгүй юу гэ. Тий. Тэгээд таныг бол танаас өөр хинч яг тэр чин үнний чинь мэдэж чадахгүй шүү дээ Тий. хүний дотор орж. Тэгэхээр та өөрөө өөртөөгөө яг тулаад ингээд жоохон өөрийгөө анзаараад үзэхгүй юу те. Тийм. Гэхдээ одоо хамгийн гоё юм нь юу гэхээр одоо бидний энэ дотоод хүчтэй бидний энэ яг үндсэн мөн чанар нь аюу гоё дандаа гоё эерэг зүйлсүүд байт юм билээ л дээ. Яг бидний өөрийн мөн чанар гэсэн үг шүү дээ. Хайр, Бүх хүнийх те. баяр баясгал, аз жаргал те талархал энэ дандаа юм энэ бол бидний ингээд дотоод хүч гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ хүчээ ажилуулаач гэдэг. Тэр талархал энэ төр чинь хэрвээ таны дотоод тийм маш өндөр гээрс ялгаруулдаг сайхан хүч юм бол талархаад өгөөч гэх тий. Энэ хүчээ ингэ зөв ашиглаач. Энэ бүгдийг хийх бас тэр сэтэл нь яг одоо цэвэр байх хэвээр тий. Одоо юу гэдэг нэг юмыг ашиг сонирхлоор бодоод за одоо би буян хийх ёстой одоо тэгвэл тэрийгэ баг намжландаа энэ гэж бөө юм тоо бодонгуудаа энд нэг юм даалгавар шиг ингээд юм хийх тэр сэтэл бол биш юм шиг байгаа. Миний ойлгож байна. Тэгэхээр яг чин сэтгэлийн тэр сэтлийг гаргаж татах нь нас айгуу чухал. Чин сэтгэлээс ойлгох нь нас айгуу чухал гэж ойлгоод байгаа. Энэ дээр болохоор ингэж заадаг юм бэлээ. Одоо ингээд түрүүн хэлсэн штэ нөгөө орчлон орвогийн бүх зүйл энерги гэж үзэх юм бол бүх орчлон орвоо тэнцүү тэг гэж үздэг юм байна л та. Нөгөө нэг томьёондоо физикийн томьёондоо тэгэнгүүт тэр нь буддын гүн ухаанд болохоор бүх юм хоосон чанартай гэж хэлдэг юм байна л та. Энийг болохоор нэгдүгээрт ингээд нөгөө бүх юм хоосон чанартай гэдгийг тань нь одоо та надад харагдаж байгаа ч гэсэн та хоосон чанартай гэж одоо би үзэх юм байна л та. Энэ машин биднэрт харагдаж байгаа ч гэсэн хоосон чанартай гэдэг ч юм уу. Харагдахгүй байгаа ч гэсэн харагдахгүй байгаа нь ч гэсэндээ байгаа. Байхгүй байгаа нь ч гэсэндээ байгаа нь ч байхгүй гэх юм уу. Им сонио тийм им эсрэгцүүлсэн им сонин номлолууд байдаг юм байлээ заяа. Гэтэ ер нь бол бид нэр бүх юм ер нь юу ч байхгүй мөртлөө байгаа. Юу ч болоод нэг их үүсвэрээс үүссэн болохоор үүсээгөө ч хийж магадгүй. Тэнгүүтээ үүсгүй устдахгүй гэл ингээл нэг тийм амар толгой өргөм зүйл болоод байгаа шүү дээ. Тэгснээ ингээд зөвхөн хувирдаг гээл тий. Тэнгүүт ингээд бүх зүйлийг хоосон чанартай гэж бол боддгийн гүн ухаанд болон физик аль алинд нь ер нь үзээд байгаа юм байна л та. Тэнгүүт эхлээд бүх зүйл хоосон чанартай гэдгийг ойлгоод хоёрт нь болохоор тэр нөгөө нэг та түрүүн хэлсэн шүү дээ сэтлэн зөв байх ёстой шүү гэд тэр сэтлэн зөв байна гэдэг чинь болохоор тэр бод сэтгэлийг төрүүлэх ёстой юм байл л дээ. Яг тэр бод сэтгэл нь болохоор хамаг амьтныг аврий, хамаг амьтныг зовлонгоос салгая, хамаг амьтныг инэрий гэдэг тэр яг бүр хамаг амьтан гэдэг төрөл дээр ингээд сэтгэлээ гаргаж чадчихвэл тэр бод сэтгэл болдго юм байна л та. Тэгээ бүр хатуу шидээд тэрнийхэн төлөө ингээд үйлдэл хийж эхлээд хамаг амьтныг аврахын тулд би өөрөө эхлээд айтайхан болъё те гэж ингээ хичээгээ тэгээд тэргийг ингээ түгээх юм уу. Тэр зүйл нь ингээ бод сэтгэл гэж нэрлэдэг юм байна л та. Тэгэхээр одоо бид нар ингээ талархахтаа хүртэл зөвхөн өөртөө биш те бүр хамаг амьтны өмнөөс ингээ талархаж малархаж байгаа бол тэр нөгөөс таны сая яриад байгаа нөгөө сэтлэн зөв гэдэг шиг. Тэгэхгүй бол одоо зөвхөн өөрийнхөө үеийн үрийг арилгахын тулд талархвал тэр нэг тийм юу болчиход байгааз амиа нэг хичээгээд байгаа ч юм шиг те. Гэхдээ эхний ээлжинд ядаж одоо бүр юу ч мэдэхгүй эхлэхгүй байгаа хүн ядаж гэхдээ өөртөө талархаас эхэлж болно шүү дээ. Тийм болно. Тэнгүүт бид нар нөгөө нэг саяны бүх зүйлсүүдийг ухамсаргүйгээр баахан тайрсан тэгэл байнгын юм сөрөг одоо хэлбэлцлийг ялгаруулж байгаа цагт эхлээд энэ дотоод хүчнүүдээ сайн ашиглах хэрэгтэй буюу одоо энэ талархал, хайрлах, те баяр баясгал, инэрх тийм аз жаргал тэр гой дээд төрлийн одоо тэр хэлбэлцлүүдээс ингэж төрүүлж эхэлж ижил ядаж тэгж ижил нэг арайч бай бусдыг бодохтой болно л да тий. Тийм баг. Тийм бэл тэгж үзээд идэм билээ. Тэгээд за ер нь тийм байна да. Зөв. Сайн нөгөө нэг кино үзсэн байхгүй юу? Кино театрт The One гэд Санта Клаусын тухай кино. Одоо кино театрт гарч байгаа юм лээ. Тэгээд тэрийг үзсэн чинь тэр кинон дээр болохоор миний ойлгосон үнцэг буюу одоо тэр кинон дээр бас ингэ гарч байгаа юм болохоор хүн болгонд дотоод
хүүхэд гэж байгаа. Мгм. Хүүхэд аль тэр нэг одоо туслах нь ингээ ажилласаа Санта Клаусын туслах ажилласаа гарах гэж байгаа хгүй юу? Уур нь хүрээд Мгм. хэдэн зуун жил ажилласан ажилласаа ингээ гарах гэж байгаа. Яагаад гэсэн чинь хүмүүс хитрхи муухай, хүмүүс хитрхи муухай муу жаалын жагсаалтанд бүр асар олнуулаа ингээ орж ийн энтер гэдэгт ингээ уур нь хүрээд гомдоотч гэх юм уу? Мгм. Гарах гэж байгаа гэж эхэлдэг байхгүй юу? Мгм. Тэнгүүтээ тэгэд тэр ингээд юу яадын гарах гад ингэсэн чинь Санта Клаус ч лөө за би ингээ утгыг нь ерөнхийдөө ярьчих тэгсэн чинь тэр муу хүмүүс төртөл ингээд дотоод хүүхэд гэж байгаа. Хүүхэд Мгм. аль хүн ер нь аль нэг хэсэгтээ гаццсан тэр хүүхэд л яг байж идэг тэр муу үйлдэлийг хийж байгаа одоо тэр сэтлэндээ нэг Мгм. гаццсан нэг юмд гаццсан хүүхдийнх нь л мөн чанар ингээд байдаг. Тэг чи тэр хүмүүсийг дотоод хүүхдээр нь хармаар чи юм уу нэг тиймэрхүү утгатай тэгээд ингээ аюу гоё юм янз бүрийн нюансуудыг харуулад ямар ч муу хүн байсан дотоод хүүхэд нь ингээд очоод яг тэр дотоод хүүхдийн гаццсан юмыг янзалж чадах юм бол тэр яг л адилхан нөгөө нэг бяцхан хүүхэд буцаа сайн болох боломжтой ч гэдэм юм уу. Мгм. Тэгээд надад тэгж бодогдчих аахгүй. Одоо ингээд кино хүртэл Холливуудын кино хүртэл яг Мгм. тийм сэдв рүү ингээ орж байгаа байхгүй юу? Ер Мгм. нь бол ингээд надад амар гоёсэн. Мгм. Тэгэл та ингээ муу жаалч ингээ муу хүн бол ингээ дотор нь ингээ нэг хөөрхөн гин цайлган хүүхэд тэгтээ тэр нэг буруу юмд итгэцэн ч юм буруу юмнаас айцсан те Мгм. гомдсон ч юм уу тэгэл гацаад тэр чихтэй ингээ том болон муу юм хийгээд байгаа. Тэгээ Мгм. эцсийн дүндээ ингээ амар гоё тэр нь эвлэрч мэвлэрч байгаа нэг утгатайс ахгүй. Тэгээд ингээ харахаар ер нь бол хүм юм болгоно л ингээл өөр өөрийнхөө хэлбэр дүрс утга агуулгаар ингээ нэг юм дотоод руу чиглээд байгаа юм шиг надад Мгм. санагдсан. Харин тийм тэгээ бид нарын яг үндсэн мөн чанар тийм муухай зүйлс ерөөсөө биш байгаа байхгүй юу? Тийм хайр дандаа юм гоё зүйлсүүд байгаа. Тэгэнгүүт зүгээр л яатсан бэ гэхээр дээр нь баах юм авчраа наацсан юм шиг тий. Тэгээд нөгөө өөрийнхөө яг тэр дотоод гоё мөн чанарыг харж чадахгүй бурханлаг мөн чанар гэж бүр хэлдэм бил. Тэгээд Хүн тэрнийг болгон харж гигийн чадахгүй сүнстэй энэ тий. төр гэж зарим хүмүүс яриад байдаг Тийм. шүү дээ. Нөгөө сүнслэг Тийм. хүмүүс. Тэгэнгүүт тэрийг харж чадахгүй зүгээр өөрийгөө тэр гаднаа баахан наацсан байгаа тэр нөгөө муухай юмнуудаар л энэ бол бас би муу хүн энэ төр тэгэл итгээ яваад байгаа болчих юм л тэ. Эсвэл одоо өөрөө ингээд сайн явж ажилласан муу нэг хараад энэ бол угаасаа муу энэ төр гих нь бас өрөөсгөл юм билээ ер нь тий. Яг л тэр хүн ухаарахын тулд бас адилхан л гигэм сайхан болж болох боломжтой чадaltaй хүч байгаа тий. Дотор нь баг. Тэнгүүд нөгөө нэг одоо жишээлбэл ядчил саяны тэр нөгөө гудамжинд явал энэ муу хүн энэ зөв амтан гэж бодох чи эргээл нөгөө өчүүхэн хэлбэлзүүлж байгаа гэрц гэдэг ч юм уу те ингээл шаардлагагүй бүр ерөөсөө шаардлага болчих жоо. Хүн шүүмжлэх шаардлагагүй муу санах шаардлагагүй зүгээр ингээл байж. Тийм тэгэл ирээдүйлөө үсчиж яарч сандарч те түгших шаардлагагүй өнгөрсөн лөө шаналгах шаардлагагүй одоо цагтаа талархаал ядаж тэр нөгөө нэг муухай юмнуудаа ингээ үйлдэхэ болох хэрэгтэй тий. Ингээ санаа зовоол янз бүрийн элдв толын бодож ирснээс зүгээр мод хараал зогсож исэн баг дээр олцоод байгаа байхгүй тий. Тунхлаг сайхан цонхоор эсвэл зүгээр юм ботгүй ширтэл зогсож ис хамаагүй дээр олцоод байгаа. Тэгээ би түрүүн чам ярьж байхад нэг бясалгагч хүмүүст чинь бас нэг тунхлаг байх гэд нэг юу хагаад байдаг штэ ойлголт хагаад байдаг штэ. Ямар нэгэн зүйлийг үйлдэхдээ тунхлаг байх юм бол баг тэр нүгэл олдгооч гэдэг юм уу? Тий. Тэр тэгэхээр зарим юмн дээр бас тэгээд мэдгүй нарийн нюанс нь өөр тайлбарлагдах хаалта. Жишээлбэл надад сая ингээд нөгөө нүгэл мүгэл дээр тэгээд тунхлаг байх юм бол нүгэлж тооцох юм уу гэж асуумаар л байлаа. Тэр тийм байлээ. Үүлийн өөр хураахгүй үйлддэг юмнууд байд юм бэлээ. Тэр нь болохоор яг одоо цагтаа 100% төвлөрч хийх. Нөгөөх нь болохоор тэгж хийнгээ энийг би үлдсэн штэ гэж би дээрээ наахгүй байх юм бол үйл өөр хураагддаг. Харин нэг тийм яриа л байгаа юм да. Тэрээс их зүүн дээ. Тий. Тэр мөрн тэгээ бүр хоосон чанарлага ба штэ. За би тэр сэдвийг дахиад гоё судалж аваад ярина ч next levelтэй. Тий. За окей. Хоёлаа одоо ингээ бараг нэг цаг ярьчлаа. За. Хайста гоё судалгаа хийгээд тэгээ гоё товчтойд бид нарт ярьж өгсөн сонирхолтой гоё ялаа. Ер нь тэгээд би одоо ингээ сурж байгаа юмнасаа хуваалцсан ч гэсэндээ ер нь зүв байх гэж бодож байна. Яагаад гэвэл бид нар мэдгүйдэл тэгээл бахан зовоод байгаа болохоор тий. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ хэрвээ ингээд
энэ мэдээллүүдийг бүр гоё их сурвалжаас нь яг багш нараас нь авъя гэж бодох юм бол бүрэн боломжтой бид хоёр ийм гоё гоё багш нартай бас нэг цаг үед амьдарч байгаа нь ямар сайхан юм бэ л гэж бодож байна дөө. Ийм гоё гоё ном гаргаад, ийм гоё гоё тайлбаруудыг хийгээд те энэ онлайнаар ингээд сургалт энэ төр явуулж байгаа багш нар байгаа нь үнэхээр азтай. Тэгээ тэр багш нарыгаа ч гэсэндээ би нөгөө мэдээллүүдийн түгээх нь ер нь зөв байх гэж бодож. Өстой зөв юм дөө. За Нэр өстой гоё. за ингээд энэ дугаараа энэ түрээд төгсгий. За bye. Oh Good night. night.